Өнөөдөр та бүхэнд хүмүүсийн зүрх сэтгэлийг булааж аимшигт гэмт хэрэгтэн болсон царайлаг алуурчдын бодит жишээнүүдийг хүргэе. Нэгт Кэмерон Хэрон 2018 оны 5 сарын 23-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Саут Тампо хотын нэгэн гудамжинд дөнгөж сургуулаа төгссөн хоёр залуу машины уралдаан хийж байлаа. Америкийн нэгдсэн улсад жолооны үнэлгээг 15 настайгаас олгодог тул зам дээр өөрсдийн дураар уралдах зүйл өсвөр насныхны дунд элбэг байдаг. Кэмерон Хэрон баян гэр бүл төрсөн хүү байсан бөгөөд сургуулаа төгссөнд нь аав ээж нь Ford Mustang машин бэлгэлсэн байжээ. Мэдээж ийм хурдан машин авсан хүний хувьд нэг сайхан гიშгэх хэрэгтэй гэж бодсон биз. Кэмерон найз Джон Паранитогоо уралдаж эхэлнэ. Хурдаа нэмсээр Кэмероны Mustang машин 164 км/цагийн хурдтай явж байх үед гинэт урталд нялх хүүхэдтэй эмэгтэй зам өндлөн гарч ирнэ. Тэр эмэгтэй бол Джессика Райсингер. Тэр тэрэгэн дотор охин нь сууж байлаа. Кэмероны найз Джон сандарсан ч амжилттай сүлжин гарч чадсан. Харин Кэмерон асар урттайгаар ээж охин хоёрыг дайрсан. Ээж Джессика газар дээр амь насаа алдаж түүний охин эмнэлэгт хүргэгдсэн ч маргааш нь нас баржээ. Хамгийн сонирхолтой нь Кэмерон болон түүний хамт явсан хүмүүс осол гарсны дараа цухтаагүй. Ямар ч үг хэлэлгүй зүгээр сууж юу хийхээ мэдэхгүй байсан гэж цагдаа нарт мэдүүлсэн. Дараа нь Джон өөрийн гин бурууг хүлээж хүн дайраагүй тул 6 жилийн хорихол авчээ. Харин Кэмерон анх 30 жилийн ял сонссон ч би шудраг бус шийтгэл авлаа гэж гомдол гаргасаар байгаад эцэстээ 24 жилийн хорих ял авч Флоридагийн шоронд хоригджээ. Түүний шүүх хурал шууд дамжуулагдсан бөгөөд хурал дээр ял сонсож байгаа үеийн Кэмероны нүд нь гайхсандаа бүлтийж байгааг олон хүн харсан. Хүмүүс тэр дүр зургийг TikTok, Facebook хуваалцаж эцэст нь фэн клуб хүртэл үүссэн. Зарим хүмүүс бүр түүнийг шорон биш миний зүрхэнд хормоор байна. Ийм царайлаг хүн яаж хэрэг хийж чадах юм бэ гэх зэргээр бичжээ. Мэдээж энэ бүхэн хоёр хүний амийг авч удсан аимшигт гэмт хэргийг мартагнуулах үндслэл болох ёсгүй. Харамсалтай энэ фэн клуб гэдэг гаж үзэгдэл хохирогчдын арга гэрийнхнийг өнөөдрийн хүртэл шаналгасаар байгаа юм. Хоёрт Карлос Роблида Пуч 1970-ад оны эхээр Аргентинд нэгэн залуу Энжел буюу Тэнгэр элч хэмээх хочтой цуврал алуурчин гарч ирсэн юм. Түүний жинхэнэ нэр бол Карлос Роблида Пуч. Тэр нийтдээ 11 хүнийг хөнөөж 17 удаагийн зэвсэг дээрэм үйлдсэн аимшигт гэмт хэрэгтэн. Гэхдээ хүмүүс түүнийг алуурчин гэж мэдхээс өмнө царайлаг залуу гэдгээр Тэнгэр элч хэмээн нэрлэдэг байв. Карлос 1952 оны 1 сарын 19-нд Аргентины Буэнос Айрес хотод дунд зэргийн орлоготой жирийн гэр бүл төрсөн. Ямар нэгэн хүчирхийлэлтэй зовлонгоор дүүрэн бага нас биш, нилээн тайван, сайхан орчинд өссөн гэдэг. Харин тэр 16 настай байхдаа хамтрагч Хорхе Кигчтэй хамт анхны гэмт хэргээ хийжээ. Тэд нэгэн шөнийн клубыг дээрэмдэж хамгаалагч болон эзнийг будсан байна. Тэндээс тэд 750 мянган песо хулгайлж зогтжээ. Хоёулаа баригдаагүй. Удахгүй илүү том зүйл орлохоор шийдэж баян хүмүүс амьдардаг хорооллын Mercedes-Benz автомашины салоныг дээрэмдсэн байна. Тэндээс 400 мянган песо хулгайлжээ. Гэхдээ тэр үед Карлос дотор талд нь хүн байгаа гэдгийг мэдээд нөхрийг нь буудаж, нялх хүүхдийг нь шархтуулж, харин эхнэрийг нь хүчирхийлсэн байдаг. Харамсалтай нь хүүхэд амьд гарсан ч сэтгэл санааны хямралд оржээ. Үүний дараа тэдний гэмт хэрэг улам хэрцгий, улам олон болж эхэлсэн. Тэд замаар алхаж байсан эмэгтэйг хулгайлж хүчирхийлсэн, дэлгүүрийн сэт дээрэмдсэн гэх мэт. 1972 оны 2 сарын 1-нд эцэст нь Карлос баригдсан юм. Тэр өдөр Карлос шинэ хамтрагч болох Сомосо гэгчтэй хамт нэгэн техник хэрэгслийн дэлгүүрийг дээрэмдгээр орсон байна. Тэд хамгаалагчийг буудаж сэф онгойлгохоор оролцсон ч Сомосо сэфийг онгойлгож чадахгүй уджээ. Уур нүүрсэн Карлос хамтрагчаа шууд буудаж хороосон байна. Гэхдээ энэ л түүний төгсгөл иржээ. Сомосогийн халаасанд Карлосын иргэний үнэлэх байсан бөгөөд цагдаа нар үгээр нь түүнийг шууд таних баривчилсан юм. Тэр нийтдээ 11 хүний амийг хороож 17 удаа зэвсэг дээрэм хийсэн гэдгээ хожим хүлээн зөвшөөрсөн. Карлос шоронд байхдаа цухтах орлогч хийсэн. Өөрийн оёж бэлдсэн уяагаар ханан давирч шоронгоос гарч чадсан ч бүтснээсээ хойш өрдөө 64 цагийн дараа дахин баригдсан байна. Түүнийг Аргентинд өгдөг хамгийн хүнд шийтгэл болох насаар нь хорих ялаар шийтгэсэн бөгөөд
одоо хүртэл шоронд хоригдсоор байгаа. 3-т Тед Понди. Тед Понди гэмт хэрэг судлалын салбарт домог болсон нэгэн. Сэтгцийн эмгэгийг онцлох тест дээр 40 онооноос 39 оноо авсан бараг л бүрэн хэмжээний сэтгцийн гажигтай хүн гэдгээ баталсан аимшигт цуврал алуурчин. Түүнийг гайхалтай царайлаг гэд хэлчихвэл арай хэтрүүлсэн байж магадгүй ч цэвэрхэн төрхтэй, гоё хоолойтой, сайхан инээдэг гэдэг утгаараа олон хүнд ээлдэг залуу шиг л харагддаг байжээ. Уран үгтэй ухаантай бүр хуулийн сургууль төгссөн нэгэн. Гэвч энэ бүх гадаа төрх нь жүжиг байсан. Пондигийн дотор хизээч гэмшил өрөвдөг сэтгэл хүнийг хайрлах итгэл байгаагүй. 3 настай байхдаа л эгчийнхээ орон дотор хутах хийж орхисон гэж ярьдаг. Сургууль байхдаа эмэгтэйчүүдийг нууцаар харах, хулгай хийх гэх мэт зан арын шиг үзүүлж эхэлжээ. Гэвч тэр нэг зүйлийг маш сайн ойлгож авчээ. Хүмүүсийн дунд амьдрахын тулд би жирийн хүний дүр эсгэх хэрэгтэй. Тэгээд л тэр энгийн хүмүүсийн ярьдаг хэл, инээдэг маяг, зан аашиг бүрэн судалж, хуурамч жинхэнэ хүн болон хувирсан. Найзууд ойрын хүмүүс нь хүртэл түүний аимшигт мөн чанарыг огт мэддэггүй байв. Тед Пондигийн хохирогчид бараг бүгд хөөрхөн ухаалаг залуу эмэгтэйчүүд байсан. Хачирхалтай нь бүгд л түүний хуучин найз бүсгүй Дайантай төстэй төрхтэй байсан гэдэг. Магадгүй Тед түүнийг хайсанд гомдож түүнтэй ижил төрхтэй эмэгтэйчүүдийг хөнөөж байсан байж болзошгүй гэж үздэг. Понди хохирогчоо хэрцгий аргаар тамлаж, амийг нь бүрлгэж, зарим тохиолдолд бүр цогцыг нь задлаж дахин харж таашаал авдаг байсан гэдэг. Тэр бусдыг өрөвдөх сэтгэлгүй, гэмшил мэдэрдэггүй, бүрэн сэтгцийн гажигтай хүн байлаа. Хамгийн аимшигтай нь яг хичнээн хүний амьд хүрснийг ямар ч хууль сахиулах байгууллага бүрэн тогтоож чадаагүй. Зарим судлаачид доод тал нь 20, дээд тал нь 100 хүн хүнээсэн гэж үздэг. Тэр 1970-аад оны сүүлээр хурд хэтрүүлэн яваад замын цагтад баригджээ. Машин дотроос нь эмэгтэй хүний дотоож гав гэх мэт хачин зүйлс гарч ирсэн бөгөөд мөрдөн байцаалтаар бүх гэмт хэрэгүүд нь илэрч эхэлсэн байна. 1989 оны 1 сарын 24-нд цахилгаан сандалд сууж цаазаар ахуулсан юм. Цаазаар ахуулахын өмнө тэр ингэж хэлжээ. Би араатан биш, би галзуурсан ч биш, би өрдөөл жирийн нэг хүн. Бид хаасайгүй байгаа. Маргааш ихэд дахиад хэдэн хүүхэд өгсөн байх болно гэсэн. Хачирхалтай нь тэр шоронд байхдаа ч олон эмэгтэй шүтэн бишрэгчтэй байсан. Эдгээр 3 царайлаг алуурчны түүх бол гаднах төрх хизээч хүний мөн чанарыг илтгэдэггүй гэдгийг хамгийн тод харуулсан жишээ юм.